Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газраас Америкийн нэгдсэн улсын зүгээс Ираны цөмийн байгууламжид өгсөн цохилтын талаар дүгнэлт гаргасан байна. За лав гарах танилцуулсан дүгнэлтийн дагуу Америкийн нэгдсэн улсын өгсөн цохилт нь Ираны цөмийн байгууламжуудыг ноцтой хохирол учруулсан гэж мэдэгдэж байна. За энэ одоо хохирлын үр дүнд бол тус улсын цөмийн одоо хөтөлбөр бол хэдэн 10 жилээр хойшилсан байж магадгүй гэсэн ийм дүгнэлтийг өгч байгаа юм байна. За өмнө нь бол Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах цэргийн тагнуулын албанаас мөн урьдчилсан дүгнэлтийг гаргасан. За энэ дүгнэлтээр бол Америкийн нэгдсэн улсын өгсөн цохилтонд хэдэн сарын хугацаанд тус улсын цөмийн байгууламжинд хохирол учруулж нөхөн сэргээхэд хэдэн одоо сарын хугацаа хэрэгтэй гэсэн ийм дүгнэлтийг өгч байсан. За тэгвэл үүнээс зөрсөн дүгнэлтийг тагнуулын төв газраас өгч байгааг Джон Рэдклифф болон одоо бусад албан тушаалнууд тагнуулын төв газраас мэдгдсэн байна. За мөн өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Америкийн нэгдсэн улсын зүгээс өгсөн энэхүү цохилт нь одоо Ираны өндөр баяжуулсан цөмийн одоо нөөцд бол чухал нөлөөлөл үзүүлсэн гэж үзэж байгаа. За гэхдээ Иран бол өндөр баяжуулсан ураныхаа нөөцийн ихэнх хэсгийг өөртөө шилжүүлсэн. За энэ талаар бол олон улсын атомын эрчим хүчний агентлагийн дарга пүрэв гарагт мэдгдсэн байна. За тэрээр батлан хамгаалах тагнуулын газраас гаргасан үнэлгээний тайлан хэвлэл мэдээллийн хэрэгслэр гарсан мэдээллийг няцааж лав гарагт олон нийтийн сүлжээнд өгсөн мэдээллийг хуурамч мэдээлэл гэж мэдэгдэж, за худал ярьж байна бодит байдлаас бол ташаа мэдээлсэн гэж мэдэгдэж байгаа. Лав гарагт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп батлан хамгаалахын сайд Пит Хексет нар энэ одоо өгсөн цохилттой холбоотой мэдээллийг өгч байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зүгээс Америкийн өгсөн цохилтыг амжилттай болсон гэсэн ийм дүгнэлтийг өгч байна. За Гаагад болсон НАТОгийн дээд хэмжээний уулзалтаар Дональд Трамп сэтгүүлчдэд хандаж мэдэгдэхдээ тагнуулын мэдээлэл маш үр дүнд хүрээгүй ийм мэдээллийг өгсөн. За тагнуулын газраас бид мэдэхгүй байна гэсэн ийм зүйлийг өгч байгаа нь бол маш ноцтой зүйлээ. Ираны цөмийн хөтөлбөрийг бид бол 10 жилээр хойшин татсан. Мөн одоо батлан хамгаалахын сайдын мэдгдснээр цөмийн байгууламжуудад учирсан хохирлыг дундаас дээд түвшинд хүрэх үе ийм ноцтой хохирлыг учруулсан гэж мэдгдсэн. За мөн харин батлан хамгаалах тагнуулын газрын тайланг бол няцааж худал мэдээлэл өгсөн гэж олон нийтэд түгээж байна. За энэхүү тайланг бол тагнуулын газраас гаргасан энэ тайлан бол батлан хамгаалах тагнуулын газраас гарсан тайлангийн дараа нэг өдрийн одоо дараа олон нийтэд хүрч байгаа. За мэрэгчлэнүүдийн үзэж байгаагаар Америкийн нэгдсэн улсын зүгээс өгсөн цохилтын үр нөлөөний найдвартай одоо дүгнэлт гаргахад хэдэн хоногийн хугацаа шаардлагатай байгаа юм байна. За Медлберийн нэртэй цөмийн одоо зэвсгийг үл дэлгэрүүлэх судалгааны профессор Джеффри Льюис Associated Press агентлагт мэдэгдэхдээ сайтууд болон энэ цөмийн байгууламжид учирсан хохирлын талаар мэдхэд хит эрт байна. Ираны гэж одоо энэ мэдээллийг бол баталгаажуулах боломжгүй гэж мэдэгдэж байгаа л Ираны хэвлийн төлөөлөгч эдгээр байгууламжинд хохирол одоо учирсан гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ аль байгууламжууд ямар хэмжээний хохирол учирсан, за хинэн одоо аль байгууламжинд хэр их хохирол учирсан талаарх мэдээллийг бол олон нийтэд дэлгэрэнгүй өгөхөөс татгалзсан байна. За харин Нүүбийн цөмийн хяналтын байгууллага болох олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Гросси мегмар гарагт хэлэхдээ цохилтын улмаас эдгээр байгууламжид их хэмжээний хохирол учирсан. За олон улсын атомын эрчим хүчний агентлаг газар доорх байгууламжийн ойр орчны зам талбай, за мөн Фурдогийн талбайн орцсонд бол цохилт өртсөн гэж үнэлгээ өгсөн байна. За олон улсын атомын эрчим хүчний агентлагаас Натанз дахь байгууламж дээр анхны үнэлгээ хийхэд баяжуулах болон хадгалах байгууламжийн газар доорх одоо бункер танхимууд дээгүүр Америкийн нэгдсэн улсын өгсөн цохилтоос үүдэлтэй 2 том нүх олдсон гэж мэдээлж байна. За Тегераны цөмийн байгууламжид учирсан хохирлын одоо талаар хэр зэрэг одоо хохирол учруулсан талаар маргаан үргэлжсээр байгаа учраас Ираны цөмийн хөтөлбөрөө одоо сэргээн босгоход хэр хэмжээний хугацаа шаардлагатай гэдгийг бол урьдчилан тооцох боломжгүй байна. За Эрдэмтэд болон Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа мэрэгчлэнүүдээс өгч байгаа тодорхойлолт дүгнэлтүүд нь хоорондоо зөрж байгаа. За Израиль Ираны хооронд 2-7 хоногийн хугацаанд үргэлжилсэн. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд 12 өдрийн одоо дайн гэж нэрлэгдээд байгаа энэхүү нээлттэй мөргөлдөөний улмаас одоо цаашдаа бол талууд гал зогсоох асуудал дээр тохиролцоонд хүрж байгаа. Энэхүү гал зогсоох асуудал бол хизээ мэдгүй эвдэгдэж магадгүй гэсэн бас ийм хүлээлт байгаа учраас цаашдаа талууд яриа хэлцээг үргэлжлүүлэх ёстой байгаа. За Америкийн нэгдсэн улсын зүгээс Ирантай цөмийн асуудлаар яриа хэлцээ өрнүүлж байгаа. За хэрвээ энэ яриа хэлцээ амжилттай үргэлжилсэн тохиолдолд ойрхон дорнодод үүсэж байгаа энэхүү маргаан мөргөлдөөн болон зөрчлийг намж хахад тустай гэж үзэж байгаа. За Дональд Трампын хэлснээр надад гэрээ байгуулсан эсэх нь бол хамаагүй. За ямар ч
байсан бол Иран улс цөмийн хөтөлбөрөөр сэргээн босгох талаар бодоход бол хэтэрхий их хохирол амссан. За тэд бол цаашдаа цөмийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхгүй гэж найдаж байгаагаа мэдгдсэн. За олон улсын атомын эрчим хүчний агентлаг Иран улс хөтөлбөрөөр сэргээн босгоход хэдэн сар хэдэн жил шаардахыг янз бүрээр үнэлгээ гарсан учраас энэ удаадаа цагны шилний арга гэсэн ийм аргыг бол хэрэглэхээс татгалзаж байгаа юм байна. За энэ бол урт хугацаанд бол үнэлгээ хийхэд саад болно гэж тус агентлагаас үзэж байгаа учраас шинэ арга техникийн үндсэн дээр тухайн дүгнэлтийг гаргах шаардлагатай гэж үзэж байна. За Иран хөтөлбөрөөр сэргээн босгоход техникийн мэдлэг болон үйлдвэрлэлийн хүчин чадал байсаар байгааг бол олон улсын атомын эрчим хүчний агентлагийн захирал Гросси мэдэгдэж байна. За мөн олон улсын атомын эрчим хүчний агентлагийн байцаагчдыг газар дээр нь очиж ажиллах, за наривчлан үн шинжилгээ хийх боломжийг олгох нь бол түүний хувьд чухал тэргүүлэх чиглэл байх ёстой гэдгийг мэдэгдэж байна.